Өчүүрүү болгондон цэцэг урагасан мөсөн тайлаад ангимын урассан мөрөөдөлд насны тэрэл хайраа мөнхий мөнхөд дууч явима Санаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Уган зээ байна. Би Өвөрхангай аймгийн Харьяат, Өвөрхангай аймгийн Уянган сумын угуул одоо гэр бүлийнхэн маань ч гэсэн одоогоор уянгатаа амьдардаг. 10 хэрийн хавар дууг бид 2018 онд санагдаж байна. Лүндээ одоо 10 хэрийн хавар дуучин үгийг нь болохоор Лүндээ жансан гуай үг. Аян нь болохоор Бадарчин Бямбаяр өгшин маань аялах. Тэгээд 2018 билүү 17 онд нэг уран бүтээлийн цэнгүүн дээр дуулахаар болоод тэгээд бид дөрөв хамтдаа дуулж исэн. Лүндээ жансан гишүүний тийм уран бүтээлийн цэнгүүн болж исэн тухайн үед тэгээд 18 онд дуулж исэн. Манай нөгөө эмэгтэй дуучин бид хоёр чинь тухайн үед 2 или 3 дахь курс байсан. Оюун болдох мөнх жаргал ах хоёр маань болохоор бид хоёр өсөндөө бол ах л да. Тэгээ яг тухайн үед бид хоёр нөгөө оюутан байсан учраас л суйсан оюутнууд гээд тайзан дээр зарлаа. Тэгээд тухайн бичлэг нэлээ тоглолт болсноос хойш нэлээ хугацааны дараа цацагдсан. Тэгээд бичлэг хийгдэж байгааг ч тухайн үед ер нь бид хэд мэдсгээгүй л дээ. Тэгээд цацагдаад тэгээд суйсан оюутнууд гээл нөгөө тэгээд тэрнээс хойш ерөөсөө бид дөрөв бараг л нэг анги хүмүүс ер нь л ихийг нь тэгж боддог. Бид дөрөв хувьд хэм болвол ерөөхдөө одоо яг хувьдаа уран бүтээлээ хийх нь уран бүтээлээ хийгээд хувийн бизнесээ хийх нь хийгээд гэр бүлээ зохиогоод яг тухайн нөгөө нэг өөрөө өөрсдийнхөө хийх юмнуудаа айгуу сайн хийгээл лад жаргалтайгаар амьдарч явна. Хүмүүс айгуух бид дөрөв нөгөө гинт алга болсон. Тэгээд ер нь бол Солонгос явцсан байх гэдсэн бид дөрөв бол Солонгос яваагүй Монголда яг хувийнхаа юмыг хийцгээгээл айгуу сайхан амьдарцгааж байна. Бид тэдэд анх дуулах саналыг Бямбаяр өгш тавьж исэн. Тэгээд нэг өдөр хичээлдээ сууж исэн чинь Бямбаяр өгш хүрээд ирээчгээ тэгээ ойкой тэр очиод тэгэл тухайн дууны хоолой энэ төр доор хоолой тэгээ байж байгаа тэр тоглолт моголт гээд ингээл бид дөрөв яг нэг тийм хамтлаг шиг болж эхэлсэн л дээ. Тэгээд яг тэр дууны одоо тэр дуу бол ер нь бол маш олон зүйлийн үе таалхыг нээж өгсөн гайхалтай уран бүтээл гэж хардаг. Анхны хайрын сүүчийн хогтойгоо аянда сэтгэлмэн ураад иркима Энэ дуучин маш гоё. Үг бүр нь одоо аялгаа болох нь бүр нэг юм. Тэр тусмаа Өвөрхангайх болохоор тэгдэм үү яа гэв. Ингээд нүдэнд харагдаад ингээд төсөөлж болдог. Одоо тэгээд ингээд бүр үг болгоно нь ер нь бол яг ингээд ойр байдаг гэх юм уу. Ер нь бол зөвхөн Өвөрхангайхан мэддэг уран бүтээл энэ биш юм шиг надад санагддаг байхгүй. Зүгээр миний бодлол та. Хүн болгон гэхээсээ илүүтэйгээр ер нь бол ихэнх хүмүүс мэддэг энэ дууг. Бүр нэг дүнгиж ингээд нэг бадгийн аялахтал баг ингээд өргөжлүүлээд байгаа дуулдаг. Тийм болтол нь гоё. Тэр тийм хэмжээнд хүртэл тийм гоё бүтээл гэж боддог. Мөн дээрэс нь тэгж хүмүүст хүртэл нь дуулсан хүн нь бас баясгалыгч маш гоё дуулсан гэж би зүгээр дотроо боддتي. Мөрөөдөлт насны тэрэл хайраа мөнхий мөнхөд дуулж явах юм аа. Одоо бид дөрөв сүүлд Бямбаяр өгшийн тоглолтын дээр дуунууд
дуунуудаараа хийсэн тоглолтын дээр хамгийн сүүл UB Palace-д дуулсан л та. 22 лөө 23 онд ч үлээ сайхан ер нь аль их сайхан дуулсан сүүлд. Тэгээд тэрнээс хойш бас ихэд л дөрүүлээ сүүл дуулсан. Тэгээд тэрнээс хойш одоогоор уулзаагүй явж байна. Тэгээд яг ингээд бүгдээрээ холбогдохоор бол за ахаад нэг дуугаад хичээсэн эсвэл шинэ уран бүтээл дөрүүлээ гаргах юмсан гэж ярьж л байдаг. Тэгэл яг одоо тухай үеийнхээ өөрөөсөө юмнуудыг хийгээ явж байгаа болохоор одоохондоо бас яг одоо энийг яг доллоо гэсэн тийм ягуул явж байна одоохондоо. Гэхдээ цаад санаа нь бол бас энэ тухай бол хамтдаа их гэж уран бүтээл хийж ч юм уу эсвэл энийг ахаад нэг гоё өөр юм уу эсвэл нэг бүр ингээд видео онцтой болгоод дуулчих юмсан да гэж уулзцаа хараад ярьдаг. Хувьд гэх юм бол төгснөөсөө хойш соёл урлагийн их сургуультай үлдэж ажиллаад одоо 5 дахь жил рүүгээ орж байна. Суйсын захиргаанд уран бүтээл инновацийн албан суйсын маркетинг хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр ажилладаг болсон. Тэгээд давхар бас уран бүтээлээ хаяггүйгээр бас явж байна. Тэгээд 2024 онд өнгөрсөн жил 2 жишээ клипний арт уран бүтээлийн арт гарсан байна. Тэгээд эхнийхээ дуу болохоор хайруу гэж уран бүтээлээ гаргасан. Тэгээд дараагийнх нь болохоор таталцал гэдэг дууга саяхан одоо арай сар хүрээг байна. Сайхан цацсан. Тэгээд одоо ер нь бол 25 онд шинэ цомог төлөвлөлөд явж байгаа. Тэгээ ер нь бол өөрийнхөө уран бүтээлийг маш эрчимтэйгээр өнгөрсөн оноос эхлээд хийж эхэлж байгаа. Уран бүтээлүүдээгээ би ер нь бол нэг тийм бүтээл гэдэг талаас нь харж хийхийг хичээж байгаа. Миний надад үлдэх хөрөнгө гэдгээр нь бас харж байгаа. Өөрийнхөө яг энэ байгаа дүр төрхөө хоолойгоо хадгалаад авч үлдэж байгаа нэг талаасаа. Нөгөө талаасаа гэх юм бол жаахан өөр одоо стилийн жоохон өөр хөгжимлөг. Тэгээ жоохон өөр юм үзүүлж харуулсан тийм бүтээлч гоё бүтээлүүд гаргахыг хичээж байгаа. Тэгээ одоо дараагийнхаа уран бүтээлүүдтэй ч гэсэндээ гоё үндэсний хэв шинжээ агуулсан. Тэгээ бас одоо зөндөөл их юм бодож байна. Тэгээд одоо ахаад нэлээд уран бүтээл хүлээж байна. Тэгээд 25 онд бол цомгоо шин цомгоо гарганаа л гэсэн төлөвлөгөөтэйгээр бол эхэлсэн л явж байна да. Ер нь бол багасаа л одоо нэг урлагаар ингээд яваад ирсэн. Тэгээд урлагт бүр хайртай, дуртай. Дээрээс нь манай гэр бүл манай ээж намайг маш сайн дэмждэг. Тэгээд ер нь бол 5 настайгаас л эхэлж дуулж эхэлсэн. Тэгээд соёл урлагийн их сургуульд элсэж ороод хөгжмийн багш мэргэжлэр төгсөөд тэгээд тухайн үедээ суралцж явах үедээ лимб хөгжим тоглолцсон. Тэгээд ер нь бас ингээд одоо бодож цэцгэд мэргэжлээ маш зөв мэргэжлээ сонгосон юм шиг санагддаг. Тэгээд нөгөө багасаа л дуулсан учраас дуугаа ерөөсөө орхиж чадаагүй. Тэгээд 24 оноос эхлээд за ер нь л дуртай, сонирхолтой юм хийх хэрэгтэй байна. Одоо нэг ер нь л миний дуртай юм чинь дуулахал юм биш үү дээ гэд дуулахаараа л аз жаргалтай болдог. Дуугаа хараад өөрөө бас кайф авдаг. Тийм учраас хамгийн дуртай юм хийж байгаа учраас ер нь бол дуулах миний хувьд бол хамгийн намайг аз жаргалтай болгодог юм.